Мачи онт бонус нь хэдэн өгч. За бэцний салаатаа эзлээ. За тэгээ сайхан турхаа өглөгээл байжлаа. Тэгсэн чинь Эхлээ одоо хэлээ шүү. Хүний биеийн 70% нь ус эд юм байна. Тэгэхээр ингээд би тархлаагүй ирэлсэн байгаа юм байна гэдэг. Сайн байцгаана уу? Team Minds podcast-ийн өнөөдрийн дугаарын зочдоор Сувда, Ариун Зая, Баяр Цагднаар маань оролцож байна. За тэгэхээр 2026 онд хүн болгонд тодорхой төлөвлөгөөтэй, зорилготой байгаа. Зарим нь дэвтэр дээр төлөв, бүр нарийн боловсруулчихсан. Зарим нь болохоор яг толгой дотроо яг ийм зорилгоудаа зэгцлээ тавьж байж байгаа гэж боддог. Тэгэхээр таагийн маань зорилго юу вэ энэ оны маань? За миний хувьд болохоор яг 26 онд одоо 12 дугаар ангийн сурагч байгаа учраас 12 дугаар ангийн амжилттай төгсөх, ээжтэй өндөр оноо авах, тэгээд эрүүл биетэй, тэгээд утасныхаа хэрэглээг багасгах зорилттой байгаа. Миний хувьд ч гэсэн ялгаагүй 12 дугаар анги учраас яашээ 800 оноо руу дөхүүлэхийг хүсэж байна. Тэгээд бас хувьдаа бол контент хийх гэсэн бодолтой байгаа. Тэгээд топгийн оноотой болмоор 3 эсвэл 4 оноотой болмоор. Би бас адилхан нийтдээ 800 авах төлөвлөгөөтэй. Яг бүгдээрээ л 12 дугаар ангийн чинь яштэй 800 авчих гадлаас үеийг хичээгээл тэгэхээр яг энэ бүхний хийхин тулд угаасаа нөгөө бие маань нэрвэх хэрэгтэй шүү дээ. Өндөр өвдөд хэд хоног алдчихвал нөгөө шалгалтандаа бэлдэж чадахгүй, хичээлдээ сууж чадахгүй болно. Тэгэхээр яг эрүүл байх гэдэг яг та хэд яг энэс өөр ямар ойлголт байх вэ? Эрүүл байна гэдэг нь за миний хувьд болохоор бие махбодын хувьд өвдөхгүй. Сая яг хэлсэн шүү дээ нөгөө хичээл ингээ алдагдмагээд хэрэгтэй юм. Би яг ингээд нэг юм тархлаас ултаа болохоор ойрхон нөгөө ханиад хүрдэг. Тэгээд тэрнээсээ болоод ингээ хичээлээ алдаад ингээ хоцрогдоод ингээд 1-2 хичээл мэдгүй болоод ирэнгүүтээ цаашдаа ингээ хичээлдээ явах сонирхол маань жоохон буурчдаг төрлөө. Тийм болохоор ер нь бол миний хувьд аль болох өвдөхгүй. Тэгээд сэтгэл санаа 50 байхад л эрүүл байх гэсэн үг юм да. Миний бодлоор бол хүн ингээд хотоодонд оруулж байгаа хүнстэй ногоо одоо хүнс маань эрүүл байвал би өөр эрүүл байна гэж би бодож байна. Тэгээд бас гаднах орчин бас нөлөөлнө шүү дээ. Одоо жишээлбэл амьдарч байгаа орчин хэр аюулгүй цэвэр цэмцгэр байхын одоо жишээл годомжин явж ивэл утаа мутаа гэд тэдгээр нь ч гэсэн байхгүй ер нь гаднах болон дотор талаасаа мөн сэтгэл зүйн талаасаа гэсэн 3 шалтгаан байна л надад бол. Тэр өвдөхгүй бол эрүүл байх гэсэн бас юм байна шүү дээ. Тийм баха. Тийм. Яг ингээд зөвхөн ингээд өвдөхгүй бие махбод нь өвдөхгүй ч гэсэндээ сэтгэл санааны хувьд ингээд хямраад ингээд явах юм бол бас тэр чин асуудалхгүй тийм хичнээн гоё биетэй хичнээн булчинтай шүмжтэй байгаад одоо сэтгэл санаа нь докторгүй тийм байвал бас тэр хүн чи эрүүл гэдэгт орохгүй жоохон дарамттай стресстэй байгаагийн шинж авах гэж бодож байна. Тий ядаж зүгээр л яг амьдрал дээр баг хүн болгон тохиолддог нөгөө нэг зарим үед нөгөө дутуу нойртой явах ажил болдог шүү дээ. Тэгэхээр дутуу нойртой яваад тэр үедээ нөгөө дутуу нойрноос болоод ингээ ажиллаа ойлгохгүй хүнтэй ярилцаж ингээ ойлгохгүй уур хуцаартай болоод тэгээд биеийн ядарсан мэдрэмж аваад ивэл бас тэр эрүүл байх гэсэн үг арай биш болох байхаа. Тийм биш. Одоо унтлагын тухай ярих юм бол унтж байгаа цаг маань ч гэсэн ингээ өөрөө бууруулна шүү дээ. Буруу ажлын бүтээмж бас багасдаг юм шиг байлаа шүү дээ. Угаасаа юу тийм шүү дээ. Тийм ядраад тэрийг хиймээргүй санагдаад нэг залхуу үрээд хойрогшоод тийм. Угаасаа бүтээмж бас. Өглөө нөгөө нэг хичээлдээ явахын тулд угаасаа бид нөр өглөөж босч байгаа шүү дээ. Тэгээд өглөө эрт босоод хичээлдээ ирээл ямууд уул нөгөө хичээлдээ анхаарал төвлөрмөр байгаа ч гэсэн ингээд тархин өөрөө яг ингээ унтахыг шаардаад ингээ ядраад байгаа болохоор тэр хичээлийг бүр үнэхээр мэрийд суусан ч гэсэн бас нэг тархин дотор ороод үлдэстэй байна гэж бас байх байхаа. Тийм. Тэр чинь хүний хэрэгцээ шүү дээ, тийм. Би махбод цаанаас хүсэл авч чинь. Тэгэхээр яг ингээд ядаргаа гээд ороод ирэнгүүт одоо та хэд яг хамгийн сүүл хизээ амарсан бэ? Яг би махбод сэтгэл зүйн үед ч гэдэг юм уу? За миний хувьд болохоор би яг 107 сар 8 сарын дагнаад яг ингээд гэр бүлийнтэйгээ зугаалгаар явах үедээ л яг нэг тийм юу ч бодож санахгүй сайхан юм сэтгэл зүйн хувьд ч бие махбодын хувьд ч яг ирүүлсэн.
Тэрнээс хойш ингээд хичээл оруулыг ингээд шалгалж хүлэг янз бүрийн асуудлууд гараад тэгэл ингээд нөгөөднөөсөө стресстэй л яг бие махбодын хувьд ирүүл байгаа ч гэсэндээ сэтгэл санааны хувьд жоохон ядаргаад байгаа. Миний хувьд бол ер нь 2025 онд нэг сайн амарч чадаагүй юм шиг санагдчих. Яг гэвэл би 100 зунжангаа ажил хийсэн байхгүй юу. Тэгэл зунжангаа ажил хийчихэр чинь ерөөсөө тийм амарсан шинж байхгүй. Ер нь миний санаж байгаагаар бол 9-р ангийн 100 мөн л бүр ингээ юу ч бодохгүй, тарих ингээ ачаалахгүй эмээгэндээ нэг очиж яхад ч юм хөдөө мөдөө очиж яхад ер нь бол байгальтай байхад ер нь миний сэтгэл санаа амардаг юм санагдаж байна. Тэр сая онгоцноос нэг хэд хоног сайн амарх шиг болсон да. Докогийн хувьд би заамж. Миний хувьд яг он гараад нэг 7 хоног амарсан баха. Тэгээд тэрнээсээ бүр хичээлийг тэгсэн яг хийгэж бодохгүй нөгөө нэг одоо хийх ёстой гэж бодохгүйгээр яг сэтгэл зүйн хувьд гэсэн 50. Тэгэл гэртээ байгаа юм чи угаасаа баг хоол хийж идэхээс өөр хөдөлгөөн хийхгүй. Тэгэл яг тэрнээсээ амарсан юм шиг санагдаж байна. Би бол он гараад бүр амар стресс шүү дээ. Одоо яа шинэ одоо шинэ хүм олсондоо ёо инста нэргээд тэгэл ингээд уцаа үзэл Тэгээд чи бас өөрөө дарамт шахалт шүү дээ. Өөртөө үзүүлж байгаа. тий уцаа ингээд үзэж байхдаа ёо би ч шинэ хүм болох хэрэгтэй да гэл ингээд өөрөө гинт те ингээд шууд он гараад за одоо сонио ингээл тэгэхээр чи айгүй хэцүү шүү дээ. Тэгэхээр чи өөрийгөө бас ингээд жоохон дасан зохицуулаад эхлээд за эхний 1 сарын 1-нд бол би одоо ямар бага хэмжээгээр хийн штэ тэр чинь тэгээд ихсгээд бас тэрийг өөртөө өөрийн биеиндээ тасал болгоод тэгээд хийвэл бас глоу ап хийж чадна. Тэгвэл ингээд тий шууд ингээд тэг цаг болоод ингээд он гарангууд за бүгд хоолой шингээгээд тасал хийж байх юм штэ. Яг тийм. Яг он гарах мөчөд доороо усан үзмээ ичээ гарч ирээ шууд сониагаад. Та юу н усан үзм мэдвүү яа. Сууц мэдээгүй. Усан үзмийг би яг 25 он гардаг жил хийсэн. Тэгээд ер нь бол айгүй фейлсэн. Тий. Би усан үзм мэдээгүй шалтгаан манайх усан үзм аваагүй. Тэгээд усан үзм мэдээгүй дээ. Би яг 25 он гардаг жил бол яг нөгөө нэг юм заавал ногооныг идэх хэрэгтэй юм л шүү дээ тэр чинь. Тэгээд яг ингээд тэгээ ингээд заавал ногооныг иднэ гэл ингээд эмээс гоогаал ингээд хоёлаа заавал ногоон усан үзм авах хэрэгтэй гэл. Тэгээд ногоон усан үзм аваад он солигдоход эмээ ингээд нөгөө эмээ бит хоёр хүүхдээ шампансыг буудалдаг. Тэгээд ингээд хүүхдээ шампансыг буудуулахаа эмээ нөгөөдгөө задлахаа байж байгаа би ширээн дээр ороо алгаа. Тэгээ байж байгаа шхан заа байж байгаа гэж. Тэгээс мээр 12 усан үзм мэдсэн ч гэсэндээ тэгээ ер нь бол нэг бүтэлтэй болоогүй. Тэгээ 25 он маань жоохон фейл нээс учраас тэгээ 26 онд бол зүгээр өөртөө л найдахаар шийдсэн. Ос сүүлд бас нөгөө нэг тэр усан үзмний чи догвын бүр green flag, red flag руу тий. Чиний яга нэг идвэл red flag хүнтэй очив. Уул зүгээр 12 хүслээ шивнээ сайхан 12 сарын хүслийг бодож ер нь бол идвэл бас тий. Жоохон манифест болоод болох байхаа яг өөр итгээд хийвэл. Тий яг итгээд хийвэл. Тий. Итгэж чадвал тэгээд Тэр чинь яг юундээ юу л юм бэ л дээ. Яг өөрийгөө одоо чиглүүлж байгаа гэх юм уу? Яг төлөвлөгөөгөө цаасан дээр болгож байгаа чинь ер нь бол одоо манифест хийж гэх юм уу? Ер нь бол тэр төлөвсөн ажил нь бүтэх тийшээгээ хандаад тэгээд тэрээжсэн сайн дандаа санаа штэ би 12 ус үзмээр тим хийсэн. Яг үндэ тэр чи 12 ус үзмдээ ч биш юм шиг санагдаж байна надад. Тий. Яг одоо нөгөө нэг ингээд бид нар яаш эрэнгүүт ингээд баг 12 дахь ингээд бүх хүүхдүүд гандаа орш ном уншуулад химийн сан тавиулаад арцмарц өгүүлдэг штэ. Тэр чинь яг нөгөө нэг ингээд яг ингээд тэглээгээд сайн өгөх биш. Яг сэтгэл санааны хувьд арай нэг юм 50 болох үгнээс тэр хийж байгаа штэ тий. Яг тэр шиг аав жоохон махаа нэг хүсэл гойдаг хатмад байдаг байсан байсан. Нэг тэрний хажуугаар явахтайгээ дүн гойж мэдгүй. Би нөгөө нэг чорт очихдаа ингээд нөгөө ингээд толгоогоо ингээд нэг нүхэн дотор хийгээд ингээд гойдаг тэгэж гойж үзчихсэн шүү дээ би. 800 гэж. Байна уу? Чараар усад үзсэн. Эдэггүй. Ер нь тэрийг сонссон уу тэр үед? Онгорч хахад. Нэ 12 сонссон уу? талаас. Арай ойлгоогүй байж байгаа л онгор. Арай ойлгоогүй.
Тэгээд за 12 ус үзмээ. За ямар ч эцэн идээгүү тэгээд сайхан ямар ч өөртөө ойлгох бол угаасаа бодсон байгаа юм чинь тий. Тэгээд одоо сая ярьж байхад бол бид эдийн биетэй бол стресс маш их холбоотой одоо шүү дээ. Сэтгэл зүйн байдал маань яэш үгүй ч гэсэн сэтгэл зүйн байдал мэдгээл тий. Одоо тэр манифест хийж байгаа ч өөрөө сэтгэл зүй бэлж байгаа нэг хэлбэр бий. Тэнгүүд та хэд одоо ингээл хит их стресстэй үедээ яг тэр стрессээ яаж даван туулдаг вэ? Эсвэл яг тэгээд нөгөө нэг ингээд хойрогшоод нэг ажлаа ингээд үлдээчээд уцаа оролдоо суухтаа ч юм уу яг тэрийг болиулах ямар нэгэн зүйл хийж байгаа юм. Яг тэр стрессийн үедээ ууралж болтгоо мөлий. Хүн рүү ингээ уурлахаар чи хүнийг ч гомдоо өөрийгөө ч тэгээ сэтгэл санааны хувьд хүнд байдалд оруулна. Зүгээр миний хувьд бол зүгээр сайхан унтсан л тэр гэж бодож. Унтаа сайхан амраа цэрээд ирвэл чи бас өөр болчиход ирнэ шүү дээ, тий? Тийм. Арай гайгүй болчиход ирэх байгаа. Яг утаснаас холдох тийм арга хэмжээ бол юу байж байгаа. Нэг Force гэдэг нэг аппликейшн байт юм л та. Тэр аппликейшнийг төвшөрж үзэж байгаа. Тэр аппликейшн болохоор яадаг аппликейшн бэ гэхээр яг нэг тодорхой цаг зааж өгöd. За би яг тэдэн минутын хугацаанд утсан оруулахгүй төвлөрнө гэдэг ингээд сэрүүлэг тавиад тэгээд тэр хугацаанд өөрийнхөө ямыг хийж агаад хэрвээ утсаа ингээ оруулах гэдэг ямар нэгэн аппликейшн руу орох гэж үзэн штэ. Тэгэх юм бол нөгөө нэг аппликейшн маань гарч ирээ сануулдаг. Тэгээ ингээд хэрвээ тэр ингээд сануулсан сануулгыг нь унтраагаад утсаа оруулчих юм бол ингээд өөрийн нэг цэцэрлэг байгаа тэр аппликейшн дотор. Тэгээд тэр цэцэрлэгт нь өгсөн бод ургадаг. Хэрвээ тэгж унтраавал хэрвээ унтраахгүйгээр яг ингээд хийх ёстой зүйлээ хийчээд яг ингээд тэр цагаа дууссаны дараа утсаа харах юм бол яг ийм гоё мод ургасан байна. Тэр олон игээд ивэл өөрөө бас хүрээлэнтэй болно. Тийм, өөрийн гэсэн хүрээлэнтэй болно гэсэн. Гараад мод тарьж чадахгүй гэсэн яаж нэг юм утсан дотор жижиг хүрээлэнтэй байх. Тийм. Дуртай юм бас хийгээд холдож болдог л та. Тийм тий. Яг нэг юм хобби гэж байдаг шүү дээ тий. Тийм шүү дээ. Нэг хэсэг юм нэхэх амар гой санагдал. Юмаа нэхэл жинээсээ суудаг ус. Яг нөгөө коронагийн үед. Би ч сая зуны амралтын үеэрч утаснаас нэлээд холдсон. Яг нэг зүү орох гэл ингээл нэг суусараад яг утаснаас нэлээд холдсон. Вау. Тэр бас гар урлал тий. Гар урлал ер нь өөрийнхөө сонирхож байгаа. Одоо ингээд хүүгүүд маань ихэд ингээд волейбол сакс тоглоод найзуудтайгаа гарч орох ч юм уу тий. Тэр болгон маань ингээд утаснаас холдуулж байгаа шүү дээ тий. Тэр чинь арай эрүүл байгаа л та тий. Тэр нөгөө нэг quiz night дээр гэсэн яг утасгүй амар сонирхолтой баг 2-3 цаг өнгөрсөн байсан шүү дээ. Тэр өстой гоё байсан тий. Тэр өстой гоё байсан. Гэтэ ер нь бол утас оролдоод сууж байхад ингээд ер нь бол ингээд сүүлийн үед ажиглаад байхад цаг хугацаа нэг л их тийм явж өгөхгүй байгаа юм шиг зарим үедээ тэгж санагдаад байгаа л та. Ингээ орой унтах болоод ирэнгүүт ингээл утсаа оролдоод байж байгаа л ингээл нэг мэдгээд шүн болгоцсон байж идэх ч юм уу тий. Яг ингээд ийм утас биш арай өөр дуртай зүйлээ их юм бол цаг арай хурдан өнгөрөөд одоо яг ингээд хичээлээ хийгээд суудгүй маа ихэд ядаж найзуудтайгаа уулзаа гараа явах нь утсаа оролдож гэртээ суугаас арай дээр ч юм уу тий. Ядаж нийгэмдээ холбогдож ирсэн. Тэгээд одоо ингээд утсаа оролдоод угаасаа баг ихэнх нь л уцаа оролдоод шүнжэнгөө нойргоо баг хонж байгаа шүү дээ. Уцаа оролдоод яг угаасаа тэр чинь нөгөө нэг нойр хурж байгаа гэсэн мэдрэмж юусоо төрөхгүй. Тэгэл шүнжэнгөө ингээл байгаал тэгээд тэр ядаргаа болно дахиад үргэлжлээ нөгөө хичээл гээл бүхэнд холбогдож байгаа болохоор цагийн төлөвлөлтгүй байгаа. Тэгээд би бас нэг хэсэг шүн унтахгүй байгаа чинь ямар ч тааш нөгөө яг унтдаг 10 гэд унтыг унтдаг байхгүй юу? Тэнгүүд яг тэрнээс хоошоо дандаа унтаадсан байхгүй юу? Ингээд дандаа нөгөө уцаа ингээл ихэд үзэж байгаа л ихэд хэрэгтэй үзэж байгаа юм шиг байгаа юм. Подкаст өөрөө сайсаад байгаа шиг байгаа. Тэгсэн мөртлөө яг нөгөө нэг авч чадах ёстой хэмжээний нойроо авч чадахгүй, тэг өглөө босч чадахгүй, тэгээд хэцүү байгаад л байсан л да. Тэгээд тэрийгээ одоо яаж та юм тийм юмтай тулгарсан уу? Яаж давсан бэ? Тэг миний хувьд сүүлийн хэдэн 7 хоног хичээл амарсан юм чи яах гээл одоо баг 2 цаг хүртэл Stranger Things үзээд яваад байгаа байхгүй кино мэн үзээл. Тэгэл өглөөс ирэхээр угаасаа яалтчгүй 6-7 гэж ирт яг цагтаас ирч чадахгүй шүү дээ. 2-оос унтсан чи яаж 4 цаг унтаас ирэх үү тий. Тэгэхээр яг ингээл босох цаг нь ч гэсэн оройтол ирж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэрийг бас яах юм бол гэж би бас шийдэл олох бол яваад. Тэр тал дээр нөгөө
угаасаа ингээд утсаа орломоор санагдаад угаасаа ингээд заримдаа бол бүр ингээд сэтгэл санааны асуудлаас болоод ингээд унтаж чадахгүй байдаг штэ. Тэр үедээ яг ингэж нэг юм унтах гэж хичээхгүйгээр зүгээр ингээд за нойр хүрхгүй байгаа юм чи хүрхгүй л гэгээд тэр чигт нь хаяад сэрүүн байж агаад тэгээд өглөө нь өөрийгөө хүчлээд эрт босчих юм бол маргааш өрөөноос нь ахуулаад эрт унтаад эрт босдог болдог ч юм уу тий. Өглөө яаж өөрийгөө өсгөөд босгох өөрийгөө өсгөөд босчих тий. Тийм ээ. Скол гэрийнхнээс нь ирж сэрдэг хүн байх юм бол миний цамсан дотор мөс хийгээд намайг сэрэгээрээ. Нэг юутай адилхан юм бэ? Гадаадаас ингээ Америк дэдрээс ирж байгаа хүмүүс чинь цагаа ингээ бас яадаг шүү дээ. Одоо өдөр унтаад идэг шүү дээ. Тэр чинь тэгээд орой сэрээд идэг. Тэгээд цагны юу гэдэг үлээд идэг шүү дээ. Цагийн зөрүүгээ бас солих гэж байгаа юм шиг тий. Тэр шиг явж болох юм байна. Ааха. Би бас нөгөө нэг гадаадаас Монголд ирээд тэгээд цагийн зөрүү амар их байгаа. Тэгээд ингээд шүн унтаж чадахгүй байгаа хүний биш үсэхгүй. Тэнгүүтээ тэр хүн болохоор зүгээр л яг унтаж чадахгүй зүгээр босоод юмаа хийдээ мэдээгээл. Тийм биш үү үзээл за яаж босоод нэг хуудас номоор тийм байна. Тий. Шүн унтаж чадахгүй бол тэгээд унтах гэж хүчлэхгүй байх нь л зөв л дөө. ядаж нөгөө утасныхаа хитягаан туянаас холдчихвол ном уншиж байгаа юм чи яаж нэг цагийн өмнө нойр хүрэх байлгүй. Нэрээ би нэг юм саяхан юу яасан штэ. Хурдан унтах бас нэг арга сурсан юм байна. Тэр ингээд 1 минутын турш ингээд нүдээ ойр харах ингээд анивчаад байна. Тэгээ утсаа хоол тавьчаад ингээд нүдээ ингээд ойр харах анивчаад ангууд нүд ингээд ядарна штэ. Тэнгүүд тарих цаанаасаа унтах дохио өгөөд унтдаг гэсэн. Би тэрийг хэд хоног туршиж үзсэндээ ажиг үр дүнтэй санагдчих. Чи нөгөө жоох хүүхдээ ихсэн ингээд нүдэн дээр нарны өөдөөс мөдөөс харуулаас тэгээд маш хүлээгээ ингээд нүдний удаа амжиж гараад ирдэг. Тэнгүүд унтчихдаг шиг. Манай баг дүү надаас 10 насны зөрүүтэй. Би яг жоохон дүүгээ орвол ялчгүй ингээд нарны өөдөөс харуулж байгаа унтуулдаг байсан шүү дээ. Тийм үү? Тий. Угаасаа яг тэгээ ингээд нүд нь яг тэгээ болж байна уу? Болно. Яг ингээд бид нар өөрсдөө ч гэсэндээ ингээд жоохон хөвцөлтгөө бид нар өөрсдөө ч гэсэн нүдээ ядрах юм бол хурд унтдаг юм лээ. Гэхдээ утас үзээдээ нөгөө нэг нүд ядарсан гэх сайн ингээд ядарснаа мэдхгүй. Тэгээ надад бол жоохон мэдээж байгаа ч гэсэн тэг ингээд үзээд байгаа юм шиг хайртай сонирхолтой байгаа. Тэрийг болж ерөөсөө чадахгүй байгаа. Тий. Одоо нэг цагийн бичлэгийг эхлүүлсэн байлаа гэхэд тэрийг заавал үзэж дуусгаж иж унтах гэдэг тий. Харин яг тэгээд байна. Тий. Ер нь бол яг тэр нөгөө нэг оройтож унтаад өглөө ингээд үд болтол унтах гэдэг чинь бол яг нөгөө гадаадаас ирээд цагийн зөрүүтэй яг л адилхан л та. Тэгээд би бас яг нөгөө сүүлийн үед дандаа ингээд утаснаасаа заавал нэг юм сонсч иж унтдаг болох юм л амар санаа. Яг тийм сонин хамааралтай зүйл. Юм сонсохгүй л ингээд зүгээр унтаж чадахгүй. Ямар нэгэн чимээ ингээд чихэн сонсохтой юм сонсч иж юм заавал унтчих. Чи гэхдээ бас нэг арга чинь байж болно шүү дээ, тий. Унтах арга чинь байж болно шүү дээ. Чи нэг муу биш яхаа. Тэр хаяг нөгөө буруугаар биш зүгээр ашиглаж байгаа шүү дээ. Тэр нөгөө нэг юм 8 цагийн турш явдаг ингээд англи үг чийдэлдэг унтжахтаа чийдэлэх үгнүүд гээд ингээд 8 цагийн бичлэг. Одоо би YouTube дээрээ татаад авсан байна л да. Гэтэ унтжахтаа сонсож үзег байгаа. Гэтэ ямар ч тааш тэрийг зүүдлээ тэгээ зүүдэн дотроос эжилчих байх тий. Тэрийг ингээд гэтэ яг ингээд унтжахтаа сонсохоор өглөө чийдэлсэн байх магадaltaй гэдэг юм лээ. Тийм. Хүлэн чийжлэхтэй бол би сонсож унтаал өглөө чийжлэхтэй. Бай чи унт бонус нь хэдэн өгч чи. Бонус гэдэг англи юм байна. Чиччээ. Гэхдээ ямар ч тач тэр өгнүүдээ бүгдийг нь биш юм аа гэхэд ядаж нэг гарын 5 уруунд багтах хэдэн үгийг нь ч болсон чийжлэх байх. Тийм байх шүү. Би нэг энэ тийм хийхгүй юм сонсоод тийм үйлчлэгч энэ тухай ном сонсон. Гэтэ ямар нэг өсөг харахаар бас урд унтчихдээ юм лээ тийм. Ном уншихаар нэр нөгөө жоохон байхад эмээ аав юу яадаг байсан шүү дээ. Хитэн хонь тоолно гэдгүүлээ. Нэг хонь лөөлээ. Нэг хитэн нөгөө нэг хашаан дээгүүр ингээд хонд аваад тоолоод идэг та. Нэг хонь тоолдог л байсан. Би ямар ч тэгэл нүдээ анаал ингээл 1 хонь, 2 хонь, 3 хонь гэх ингээл ингэж байгаа л нэг мэдгээд унтчихдаг байсан. Нөгөө нэг юу л ямар хөнгөлтийн януун дээр үлээ ингээл хоньнууд ингээл өсөржсэн чи ардаас нэг чон гарч ирэл тэгээд чон хоньнууд өрөөг үсэ. Ямар маш баабат тэр. Тийм үү. Нөгөө хоёр үлэн цан нэг яваад идэг. Үсрээ яваад. Маш унтах хоёр чон ядраа.
мэрэгжил чанаруудыг зовж болдог юм шүү. За хэдүүлээ за амартай чинь нойрныхоо асуудлыг бол яаж зөвөр шийдээд эсвэл яаж зөвөр нөгөө нэг өөртөө хэрэгтэй аргаар ургуулгаа бол ойлгоцсон байх гэж байна. Тэнгүүд одоо бид нар эрүүл мэнд гингүүтээ мэдээж нөгөө нэг хоол хүнсэнд бол амар их ач холбогдол өгсөн шүү дээ. Тэгэл нөгөө зарим хүмүүст нь эрүүл хооллолт гэж нөгөө нэг амар хатууд илэн барьдаг. Тэр хатуудын илэн нь яг эрүүл хооллолт болж чадахгүй юу гэдэг нь бас эргэлзээтэй. Тэрний хувьд та юу гэж бодож байна? За би бол өөрөө яг ийм 7 дэглэмийг барьж үзчихсэн байлээ. Саяхан тоолсон. Тэгээд яг өөрийн маань мэддэг болохоор 8-9 төрлийн дэглэмийн талаар за нэг ийм хүн байдаг шүү гэдэг ер нь л мэддэг юм лээ. Тэгээд ингээд үзэнгүүт одоо хамгийн энгийн жишээхэд нэг калораа хасах байдаг штэ. Одоо ингээд өөрөө ингээд өндөр жин хүйсээс хамаарат ингээд өдөрт тэг хэдэн калори авах хэрэгтэй вэ гэдгээ шатаж чадах вэ тий хэдэн нэг хүн хэдэн калори шатаж чадах вэ гэдгээ тооцоолоод тэрнээсээ ингээд бага хэмжээний калори аваад тий гэтээ тэрний нэг дутагдaltaй тал нь юу юм бэлээ жин зогсолт явагддаг. Яг ингээд нэгэн хэвийн л калори аваад амгад аяанда бие махбод нь яг нөгөө л калори шатаадаг тэрнээс илүү шатаахад үлддэг юм тий. Тэгээ ингээд жин зогсолт явагдангууд нь нэг сайхан идээд тэгээ ингээд буцаад бодис сарилцаагаа идэвхжүүлэнгүүтээ тэгээ ингээд дахиад буцаад хэмнэлтэд ороод явж болно тий. Гэхдээ нөгөө нэг калори тоолохоор бас жоохон юм сэтгэл зүйн дарамтанд орох юм шиг надад санагдаад байна. Би арай илүү идчихлээ дээ. 1 калорид илүү идчихвэл жоохон хэцүү санагдал. Би бол яг тэгж калори хасч эхлээд яг тэгээд эхлэнгүүд нь за энэ юу надад уусаа таарахаар биш юм гэж зогсоод ирсэн л даа. Тэгээд ер нь бол хамгийн одоо тохиромжтой нь бол өдөрт 5 хооллох байдаг. Тэгээд ингээд зарим хүмүүс нь өдөрт 1 удаа сайн идээд тэгээд болцдог штэ. Тэгээд зарим хүмүүс нь болохоор өдөрт 5 хооллдог тий. Миний хувьд болохоор өдөрт 5 хооллохыг илүү үздэг. Тэгэхээр одоо ингээд 7-8 цагийн хооронд өглөө босоод нэг сайхан шейк хийгээд уугаад тий. Тэгээ ингээд 10-11 цагийн хооронд завсрын хоол гээд нэг алим ч юм уу нэг луун ч юм уу идлээ. Тэгээд 12-оос 1 цагийн 1-2 цагийн хооронд нэг махан хоол идлээ. Тэгээ ингээд 4-5 цагийн хооронд дахиад нэг завсрын хоол гээд нэг аяг тараг уух юм уу тий. Тэгээд орой ингээд 6-7 цагийн хооронд нэг хөнгөн оллоод тэгээд унтах юм бол яг хүн ингээд юм өлсөн мэдрэмж авахгүйгээр өлсөн мэдрэмж төрүүлэхгүйгээр турах боломжтой байдаг тий. Гэтэ ингээд 5 хоолтой нөгөө нэг өөр ингээд аргуудтай ингээд хослуулаад хэрэгэлдэг штэ. Одоо жишээлбэл ингээд хүмүүс ингээд нүүрс усаа нэг бол бүр ингээд шууд хасдаг цагаан гурлуудаа төмс ингээд шууд нүүрс усаа хасаад эсвэл бол шууд давсгүй хоолны дэглэм ярил. Миний амьдралдаа барьжсэн ер нь хамгийн хэцүү дэглэм яг давсгүй хоолны дэглэм байсан. Таад ингээд хоолныхоо давсыг жоохон багдуулахад хүртэл амар хэцүү байдаг штэ тий. Ямар ч амтгүй болчихсон. Харин ингээд жоохон хоолныхоо давсыг багдуулахаар ингээд идмээргүй санагдаад байдаг штэ. Тэнгүүд ингээд яг ингээд давсгүй хоолны дэглэм ингээд бүх хоолоо давсгүй идэж идэхдээ бүр ингээд нөгөө нэг нүүрс усаас давхар хасаад би бүр ингээд давсгүй хоолны дэглэм барихтаа ингээд байцааг ингээд тавган дээр өөрч тавиад тэрэн дээр ингээд махаа зорж гэрчээд тэгээ ингээд ямар ч давс хийхгүйгээр зүгээр жигнээд иддэг гэсэн зэрэг. Тэгэхээр ингээд тэр яг ингээд буцаагаад жин нэмэгтэй ч гэсэндээ айгүй хурдан. Тэгээ ингээд өөрийнхөө ингээд авах ёстой шим тэжээлийг авч чадахгүй шүү дээ. Одоо жишээлбэл хүн одоо ингээд өөрийнхөө 1 кг жин тутамд одоо өдөрт 3 г нүүрс ус. Тэгээд 0.8-аас 0.9 г уурах гэдэг ингээд авах ёстой шүү дээ. Тэгээ ингээд өдөрт 10-аас 12 г давс мавс. Гэтэ тий давсыг хэрэглэхдээ яг нөгөө нэг юм далайн гаралтай тийм давс мавс хэрэглүүл айгу зүгээр юм шиг үлээ. Тэгээд яг тэгэж ингээд зөвөр орлуулж хэрэглэхгүй шууд ингээд хасчаар тэгээ ингээд өөрийнхөө авах ёстой шим тэжээлээ авч чадахгүй. Тэгээ ингээд улам их ингээд өлссөн мэдрэмж төрөө тэгээ ингээд нөгөөтөндөө өөрөө бүр ингээд сэтгэл санаа нь яваад ингээд бүр ингээд би бүр ирч хүчгүй болоод тий яг тэгдэм билээ. Нөгөө дийлмэн дууссан гэсэн угаас нөгөө нэг нүүрс усмас бүх юмаа хасцсан болохоор дараа нь ид хүсэл амар төрөөд яг тий өлсөн болчтой юм шиг байна. Өмнө байснаас илүү хийдээ тэгээд жоохон би ядуу харсан ч гоё харагдаад тийм нэг торт ч гоё харагдав. Тий. Ер нь бол дэглэм гэдэг чинь ер нь ямар нэг юмыг багасгаа калориолороо багасгаад тэгээд
муу юм багасхыг хэлээд байгаа шүү дээ. Зөв тавглалт гэж бас байд юм шиг үлээ шүү дээ тий. Тийм зөв тавлалтын үед бол одоо чиний идж байгаа хоол ингээд тавг байгаа шүү дээ тий. Тэгээ яг 50% нь ингээд эслэг байх хэрэгтэй. Эслэг буюу одоо ногоо, жимс тийм ээ. Ямар нэгэн тийм эслэг байх хэрэгтэй. Тэгээд 25% нь болохоор нүүрс ус нүүрс ус 25% нь уураг байх хэрэгтэй. Уураг гэхээр чи одоо ойлгомжтой шүү дээ тий. Мах өндөг, дүүфүү тий. Нүүрс ус гэхээр бол бид нар одоо гуйрал будаа, цагаан будаа, сахар махрыг одоо хасаад тэгж байгаа юм чинь илүү гайгүй тий. Гайгүй будаа одоо авиас тий бүхэл бүрийн гурил ч юм уу тий арай нэг юм шингэцэн хурдан тий. Тэгээд одоо тэгээд тавгалт чинь ингээд болчвол одоо чамд өөх тос хэрэгтэй. Өөх тос гэвэл хансан ханаагүй тосыг ярьж байгаа байхгүй юу? Одоо ургамлын тос мос чинь бол ингээд шингэн байгаад байгаа шүү дээ. Одоо сайн тос юу вэ гэвэл ингээд хатуугаараа бэждэг. Зарцдаг тосыг одоо сайн тос гэдэг юм байна л да. Шар тос, сүүлний тос бас. Тийм бид нар чинь ингээд ингээд яадаг зарцдаг шүү дээ. Тийм coconut oil. Тэгээд бид нар чинь ингээд царцаараа байж идэг болохоор хүний биеинд ороод ингээд хайлахтаа ингээд хурдан гэдэг юм байл та. Тэгвэл одоо ингээд ургамлын тосыг харъя л да. Тэнгүүд ингээд угаасаа л ингээд шингэн байж идэг. Тэгээд биед ороод ингээд ер нь жоохон өөхөнд суух магадлал. Тэгэхээр ер нь тэр тавлалтын дээрээ одоо нүүрс ус, өөх тос бишээ нүүрс ус, эслэг, уурга нэмжиж байгаа бол чи өөх тос 1-2 халбаг чанд заавал байх хэрэгтэй гэдэг юм лээ. Тэгээ өөх тос ер нь бас ингээ хоолны хэрэгцээнд дандаа ингээ байж идэг. Хүн чинь ингээ өөх тосыг дандаа ер нь муу надаас хэрэггүй мэрэггүй гэж боддог шүү дээ. Одоо ингээ турж байгаа эмэгтэйчүүд те. Тэгэхээр махны өөх зөөхийг ялгаа. Тийм. Тэгэхээр чин зарим өөх тос сайн өөх тосоо идэх нь бас сайн юм гэж ойлгож байна. Бүхний тэнцвэрийг байхгүй. Тийм тэнцвэрийг барих хэрэгтэй. Одоо ингээд сүүлэн тос ялаа гэхэд хүн ер нь бол ингээд бараг хүн болох цагаасаа л ингээд сүүлэн тос нөө нэг ингээд дөнгөж ингээд ухаарал ингээд байжсэн чинь гэхгүй. Сүүлгээр ярьхаад байгаа юм шиг тийм. Ээж ингээд нэг сүүл ингээд ам дотор ийл. Нөгөөдөө ингээд хөөж арайгс нэг юм ингээд пологдоод дуусгаад хайжсэн чинь нөгөө нэг хайсаа ингээд амнасаа дахиад цоош ингээд сүүлэн тос хийгээл. Тэгэхээр ер нь монголчуудын уламжлалт бас цэвэр тийм ингээд эрүүл тосны хэрэглэж юм бол өөхөн тос одоо сүүлийн өөх мөх байж болж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр ер нь хүмүүс чинь ингээд сайн учраас хүүхдэд өгч байгаа шүү дээ. Ямар муу юмэг хүүхдэд өгөх юм шүү дээ. Өгж байгаа юм шүү дээ. Ер нь хамгийн сайн юм аа л хүүхдэд өгж байгаа учраас тэр сүүлийн тос бас ч бас сайн гэж ойлгож байна. Цогогийн хооллолт ер нь ямар вэ? Саяны тавгалтыг сонсоод зөв байна уу буруу юм бэ? Зөв л баг л та. Гэхдээ миний хоол тал нь ингээд нүүрс ус. Тэгэл тал нь угаасаа манай монголчуудын яг ингээд идэх юу уламжлал хоолны арга барил. Одоо нэг сайхан цөөн сэгсрээд одоо миний дуртай хамгийн дуртай хоол гэхэд цөөн. Тийм ингээд цөөн сэгсрлээ гэдэг чинь ингээд тал нь гурил байгаа шүү дээ. Тэгээ ингээд мах ногоо ингээд тэгээ за яг шийдвэр. Арай нэг эрүүл хийя гэх юм бол ингээд сүүл ингээд хуурж байгаа ингээд сайхан тос гаргаад ингээд тэрэн дээрээ илээ гэж бодлоо л та. За тийм сайхан цөөн ингээд Яаш гоч. Яа зөө игээл нөгөөдгөө ингээд идчихэл жоох нэг үл тэгэл маргааш өглөө босч ирэл дээрээс сүйдээ цай. Яг дахихгүй. Тэгэхээр яг манай монголчуудын яг ингээд хөвшмөлийн яг ингээд зөв тавлалтаа жоохон яагаад гэвчтэй. Тэгэхээр энийг яг яаж шийдэх вэ гэхээр одоо ингээд нэг хажууд нэг байцааны салаад тавьчих ч юм уу тий. Тэгээ арай нэг юм эслэгээс төлөвлөө тий. Эслэг эсэх хэрэгтэй. Яг ингээд хоолоо идэж эхлэхдээ зүгөөсөө эхлээд одоо ингээд жишээлбэл байцааны салаадаа хэлж идчихэд ардаас нь сайхан цөмөнгө идэх хэрэгтэй тий. Эслэг чинь үүрэг нь болвол ерөөсөө гизийг цэвэрлэх. Ер нь бол эслэггүйгээр болвол чи хүндэрнэ гэсэн үг баг ойлголт баг байхгүй. Тэгээ эслэг байж ижил чи ингээд эрүүл байгаад байгаа шүү дээ. Ингээд хүний одоо ингээд одоо эргэлтээр тий. Тийм ер нь эслэг процесс солилцоо явуулахад эслэг хамгийн чухал тий. Одоо ингээд идэж эхлэхэд хүртэлтэй хүмүүс яагаад ингээд идээд байгаа юмнасаа үлдсэн мэдрэмж төрөөд байдаг вэ гэхээр одоо ингээд эслэгээсээ төрүүлж эхэлж идэхгүйгээр за нэг сайхан ингээд мах чанаад гурилт ивсэд яачлаа. Яа. Төвс тавьчих. Хайцад луу байж. За тэгээ энэ ч нэг юм сайхан
бэцний салаад игээд тавьчих нөгөө түрүүний цөөхөн тавьсан. Сая хутгсан нь уу? За тгий гэж. За тий. Тэр бэцний салаадыг тавилаа. За эхлээд хэдүүлээ маха идээд эхлэв л та. За шууд ингээ махна. Идээд эхэлчихэ. Эхлээд маха идээ. хоол идэх. За одоо ингээ бүгдээ ингээ маха идээд эхэллээ тий. За тэгсэн чинь ингээ маха идлээ, урлаа идлээ. Тэгээ ардаас нь би нэрээ турж байгаа шүү дээ. Нөгөө бэцний салаадаа идчихье. За бэцний салаадаа идчихлээ. За тэгээ сайхан турхаа үлээгээл байжлаа. Тэгсэн чинь Эхлээ одоо хүлээлээ шүү. за тэгсэн чинь ингээд энэ дотор ингээ ходоодон дотор ороод ингээ махан доороо байгаа тий. За тэрний дээр гурил байгаа. Тэрний дээр нөгөө хөөрхөн бэцний салаад чинь байж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө мах чих хүний бие доороод яг ингээ нарийн гэц рүү хүрэх гэж за 3-4 цаг болдог гэж бид нар бодъё л та. За тэнгууд эслэгчээ арай хурдан шингэн тий. Тэгсэн чинь энэ нөгөө нэг мах чин нарийн гэц рүүгээ орохоос өмнө нөгөө дээр байсан эслэгч муудлаа. Тэгээд нарийн гэц рүү орлоо л та. Тэгсэн чинь нарийн гэц нь болохоор яадаг юм бэ гэхээр нарийн гэц нь болохоор яг ингээд тэр ингээд орж ирсэн хоолноос өөртөө хэрэгтэй шим тэжээлтэй нөгөө нэг нүүрс ус уураг эслэгээ аваад яг өөртөө хэрэгтэй зүйлсээ аваад үлдсийн гадагшлуулах хэрэгтэй тийм ээ л та нарийн гэц нь. Тэгсэн чинь нөгөө нэг муудсан хоолч ороод ирсэн чинь муудсан юмнаас яаж шим тэжээл авах вэ тий? Тэгээ ингээ нөгөө төснөөс нь ингээ шим тэжээл авч чадахгүй байлаа. За тэнгүүтээ шууд тархиад буцаад ингээ нөгөө нэг шим тэжээл авахын тулд өлсөж байгаа мэдрэмжийг өгдөг. Тий? Тэрнээс болоод идээд байгаа хэрнээсээ өлсөд байдаг хана. Тэгэхээр эхлээд ногоо эхлээд сайхан идэж эхлэхдээ хүртэл учиртай тий. Эхлээд сайхан ногоогоо идээд хурдан шингэх хоолоо эхэлж идээд тэгээ ардаас нь нөгөө нэг удаан шингэцтэй хоолуудаа идээд гэтээ яг удаан шингэцтэйгээ одооноос яг ингээд зүг болоход тий нөгөө нэг цагаан гурилынхаа оронд хөл өрийн гурил ашиглаад ингээд нөгөө нэг будааныхаа оронд сайхан гурвалжин будаа, бор будаа, хүч будаагаа ашиглаад тэгээд ингээд идэх юм бол арай илүү хурдан хоол шингээд би хурдан хоол шингэхээ ирээд илүү өрч хүчтэй болно л гэсэн үг тийм. Харлаад идвэл яа гэм бэ? Угаасаа тэгээд сайхан хойлоо. Яа гурилан дотор маха ороогоо салаатай ингэ. За тэгээ ер нь бол зөв идэж ихэл. Хойлж идэхгүйгээр эхлээд дислэгээ идчих заяа. Хойлохгүй байчих. Гойж гэхгүй. Тэгээ одоо ингээд нөгөө нэг цөм будаатай урам уурч бол угаасаа хойлолцсон байгаа шүү дээ. Тэрнээсээ өмнө арай нэг хоолой гоё оруулахын тулд эхлээд дислэгээ идчихээд тийм нөгөө нэг хоолой идэхээс өмнө 30 минутын өмнө усаа уучаад за тэгээд хоолой идэж эхлэхдээ дислэгээ идлээ. Ардаас нөгөө нэг цөм муунгаа идэх юм бол бас арай илүү шингэцэн тийм ээ. Тэгээ бас нөгөө нэг махыг хамгийн хурдан нөгөө нэг ингээд арай нөгөө зөөллөөд одоо тэр салаад малдаж бол махыг ингээ зөөлөд хурдан ингээ задлах гэдэг ба шүү дээ. Тэгэхээр хамгийн хурдан задлалтыг жимс нь болохоор киви юм байл л дээ. Тэр нөгөө тогооч нараас хурдан хугацаанд ингээ махаа зөөллөөд ингээ гоё болгохын тулд киви гэлс хийчихдэг юм байл. Вау, тийм үү? Бас тогооч нарын нууцч орыг мэдэж авах нэ. Тэгээ манай агаа тэгж хэлсэн. Танах тоогч юм. Вау. Тэгээд одоо сая нөгөө хоолоо усуухаас өмнө 30 минут үгүй усуухаас хоолоо идэхээс өмнө 30 минутын өмнө ус устгасан шүү дээ. Тэр чинь болохоор нөгөө ходоодны хүчлээ нөгөө нэг яг жинхнээсээ хоолыг боловсруулад ингээ зөөллөөд нөгөө ингээ шимэгдүүлээ багтуулж байгаа юм шүү дээ. Тийм. Тэр нь нөгөө нэг ус ууснараа арай юу байдаг гэсэн үг байхгүй юу? Нөгөө нэг 30 минутаас өмнө усаа уучих юм бол тэр нь арай сулраад тэгээд нөгөө хоол боловсруулах нь арай удна л гэж 30 минут ингээ заагалт юм билээ. Тэгээ хоол идчихэд дараа 30 минут бас усаа уугаад зогсон шүү дээ. Тэгээд 30 минутын дараас гоё хэвийн усаа уугаад явна. Тэгээ сайхан шимж угаа тий. Тэгээ усны тухай ярих юм бол бас эрэгтэй хүний 60-70% нь ус үйдэг. Тэгээ эмэгтэй хүний 50-60% нь ус үйдэг юм лээ. Гэтэ яг байдаг биш. Тэр чинь биднийх ингээ бага үйдэг. Тэрийг тийм болох ёстой юм билээ. Болох ёстой хувь нь тэр хувь юм. Тийм бүх болгоо тийм адилхан биш байдаг. Тэрнээс биш ингээд бид нар яг бодохдоо хүний биеийн 70% нь ус. Тэгээд дэлхийн 71% нь ус гэж. Даалтыг биш нэмж ус уух гэдэг юм шиг юм. Тэр дээр нэмж ус уугаалаа одоо ингээд одоо жишээлбэл бид нарынх одоо 40 мөчл байгаа. 36 ч юм уу тий. Тэр хавцаал байгаа. Тэгэхээр бид нар яг хэвийн хэмжээндээ очихын тулд тэр усыг уугаад байгаа байхгүй юу? Тэр нөгөө хүмүүс чинь тэгдэг штэ.
одоо би ихэд нөгөө Facebook дээр тийм пост харсан. Нөгөө ингээд би ингээд хүний биеийн 70% нь ус байд юм байна. Тэгэхээр ингээд би тархлаагүй үргэлжлэн байгаа юм байна гэдэг. Өглөөгүй би үргэлжлэн байгаа юм гэж. Нөөгүй ерөөсөө. Тэгээ одоо ингээд хоол идэхдээ нөгөө нэг юу яадаг штэ. Өдөрт нэг удаа хооллох нь яагаад учир дутагдaltaй вэ гэхээр одоо ингээд өдөрт нэг удаа хүн хоолоо идчих штэ. За тэгээд тэрнээс цаашаа ингээд за би өдөрт нэг л удаа юм идсэн одоо ингээд юм идэхгүй байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр ингээд улам ингээд өлсөх мэдрэмж төрөн штэ. А тэгэнгүүтээ за яад ингээд нэг алтга самар аваад идэх те. За яад ингээд нэг алим аваад идэх ингээд юм хум түүж идээд эсвэл ингээд кино үзэж явах та. За би ч юу н өдөрт ганцхан хоол идэж байгаа юм чи ямар амаатай ингээд снэк болгоод нэг чипс идэх ч юм уу те. Тэнгүүд тэр маань болохоор одоо ингээд хүний гидсний ингээд хананд ингээд юу яатсан хуримтлагцсан өөх байд юм байна л та. Тэнгүүд тэрийг ингээд бодисын солилцоо явуулдаг одоо ферментүүдийг одоо цэрэг гэж авч үзье л та. А тэнгүүд тэр цэргүүд маань болохоор яг ингээд тэр урт удаан хугацаанд хуримтлагдсан зүйлийг ингээд тэр хорыг ингэж гадагшлуулахын тулд ажиллаа байж исэн чинь гэр бүнд нөгөө нэг ходоодон дотор хоол ороод ирэнгүүт. Хөөе та энэ хоолоо ирлээд ирж боловсруул гэх. Нөгөө цэргүүдийн чинь тарих ингээд дуудаа. Үлгэр ярьж байгаа. Ходоодон хүрээдрээ. Тэгэл ходоодон дотор хоолыг боловсруулад нөгөө нэг ингээд гоё турах гад ингээ гоё байжсан. Миний бие рүү хараа. Нөгөө нэг гоё турах гад ингээ байжсэн. Нөгөө нэг гоё турах гад гэсэн үйл ажиллагааг удаашруулдаг гэсэн үг байна. Тийм болохоор зүгээр яг юм тогтсон хугацаанд яг ингээд идээд тэгээ одоо ингээд жишээлбэл өглөө 7 цагт цайгаа уучаад 10 цагаас завсрын хоолоо идлээ гэж бодоход энэ хооронд 3 цагийн хугацаа байна шүү дээ. Энэ 3 цагийн хугацаанд дахиж нэмж одоо ингээд хоол иж явах байсан ч гэсэндээ ингээд ногоогоо гэрчээ байж захта нэг помидор аваад амдаа өмхөх тийм зүйлгүйгээр яг ингээд яг л идэх ёстой цагтаа идээд ах хэрэгтэй. Тэгээ нөгөө хүний гидс дугаараар хүмүүс өслөө гэж болгоод штеп. Тэр чинь тийм биш нөгөө саяны хэлсэнчлэн нөгөө хандах өг тосмос тэр бүх юмнуудыг ингээ янзалж байгаа ингээ цэвэрлж байгаа үйл явж байгаа хүмүүс өслөө гэж одоо хоол идээ тэр хувцас ерөөсө болиулаад. Тэрний оронд нөгөө зүгээр усаа уучвал барыг хамаагүй дээр. Би бас тэгээд подкаст сонсч байсан байхгүй чигээр тэгсэн чинь тэр ихч бол өсөх бол сайн гэсэн мөлий. Тэр гурав надад бас айгүй садуу санагдсан. Өсөх бол сайн. Тийм нөгөө хагас өглөн шүтээ гэдэг штэ тийм хүмүүс чинь. Тийм нэг хооллолт гэдсэн штэ. Би яг нэг бичлэг үзчихсэн чинь яг нэг хооллолт дээр болохоор яг тэр хүн өдөрт нэг хооллолт өгсөн гэхдээ ингээ яг нөгөө хүн мэдээж өлссөн үед байна штэ. Өлсөж юм тархинд очоо тэр үедээ болохоор мөсөддөг байсан гэсэн. За. Тэгээд ажиллаад тэгээд ажиллаж байгаа нь яг нөгөө чадчих байгаа юм шиг нөгөө тийм тэгээд тэр чинь угаасаа зүгээр уусаа штэ. Тэгэхээр тэгдгийн байна лээ. Гэтэ идчихэж байгаа хоол амаа өвтгчүүл бас хэцүү дээ тий. Тийм л дээ. Тий. За бидлээ ингээд за хоолтын талаар ингээд ярьчлаа. За эрүүл амьдрахын тулд бид нэг ямарчтэй ингээд тавгалалтаа ингээд зохицуулах юм байна. Одоодон дох үйл ажиллагаа цагаа ингээд зохицуулах юм байна. Тэгвэл одоо яг бидний амьдрал ингээд тулгамдаад байгаа яг нэг асуудал нь нөгөө нэг сошиал медиа шүү дээ. Утасны хэрэглээ ямарч багасгачлаа. Гэхдээ сошиал медиа бол ингээд бид нэр давтахгүй хүчин зүйл болчиход шүү дээ. Одоо бүх юм сошиал медиаар болцоо хэдэн цаг давтлагад ирэхээ хүртэл сошиал медиаар хардаг болсон. Тэгэхээр тэр сошиал медиа бүр болдгоо мэхэд яаж хугацааг нь та багасгах гэж үзэж гин үү? Ер нь яа гэж бодож байна? За тэр тал дээр бол одоо ингээд өдөр бүр ингээл рил ч юм уу гүйлгээл ямар ч ухаан мэдрэлгүй тий шууд ингээл уцаа харах гал ядаж хэрэгтэй юм үзэж болно шүү дээ. Хэрэгтэй юм үзэх гээл дараагууд ингээ хажууд YouTube харагдаад эсвэл TikTok харагдаад нэг хэрэггүй юмнууд ингээ харагдаад байхаар тэднийг зүгээр ингээд ямар нэгэн аппликейшнаа устгадаг ч юм уу эсвэл тэгээд хэрэггүй аппликейшнаа тий устгаад тоглоом багасгаад тэгээд утасныхаа нүрийг цэвэрлэх гэж бодож байна. Уцаа оролдох хугацаа багасгах. Google орж нэг том яа авах гэсэн гинт Facebook мессежэн дээр мэдээлэл ирэл мессеж рүү орж юм уншиж байгаа. Гинт Instagram орж ирэглэх үү. Сүлд харамсаал. Хин юм 30 минут өнгөрсөн нөгөө бодлого маань миний урд байж байгаа.
Харин цаг хугацаа гэж байна. За одоо бүгдээ энэ чинь ингээ уцаа тавиад хичээлээ игээд суулаа л та. Сайхан хичээлээ игээд суусан чинь энд нэг уцас байжлаа. За тэгсэн чинь ингээ хичээлээ игээл үзсэн чинь энэ чинь нэг нотификейшн ирэхгүй юу? Ороо харсан чинь маа найз. Яа. Юу хичээл өстэй. Шууд авлаа. Миний муу найз юу бичсэн болдог ороо харсан чинь нэг рeel явуулсан байл та. Тэгсэн чинь нөгөө найзхаа үзрэлийг үзчихэд ингээ цааш нь өршүүлээ ингээ гүйлгээл ингээ рeel үзээл суугаад байна те. Тэгсэн чинь нэг мэдсэн чинь ингээ цаг явцсан 5 6 7 8 те. Тэгсэн чинь ингээ бидний нөгөө нэг хичээл маань алдагдаад Харин тийм. би яг тэгж байгаа байхгүй юу? Үгүй би яг нөгөө нэг тэр рeel чи яг ингээ дуусгах гэж үзсэн байхгүй юу? Найзаа. Би яг тэр рeel чинь дуусгах гэж үзсэн. Бүтэн өдөр суусан заяа. Таас яваад тий. Цааш юм байна тий. Дуусна. За тоглоом байлаа гэх. Жок. Айгу тэгээ цаг явцгаар айгу хараасдаг тий. Тийм тэгэл дараа нэгэл харамсал ёо би яах гэж үзвэ гэж. Тэгэл нөө сэтгэл зүйн дарамт тэгэл эрүүл амьдрал будаа боллоо. Тийм. Тэгэхээр тэр ингээд нөгөө нэг чат бичиж байгаа найзын буруу биш аахгүй. Тэр нэгэ найз нь хичээлээ игээ сууж байгааг найз нь мэдгүй байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд тэр найзыг яаж чат бичгийг болиулах уу гэхээр зүгээр л тэр чатыг харахгүй уцаа аваад тавьчих. Хаа яасан тэр одоо тэр ингээд Яг тийшээ гэж. Тийшээ л тавьчих гэж. Тэр яг байгаа. Өөрөө ингээд хичээлээгээ суучлаа гэхэд за нөгөө өрөөнд байгаа тогооны тавиур дээр ч юм уу те ингээ уцаа тавьчлаа. За тэгээд нөгөө хараа яг ингээд нэг юмдаа төвлөрөө суудсан байцнаа нэр уцаа авъя гэж босоо явах нь тодорхой шүү дээ. Тийм болохоор яг уцаа өөрөөсөө хол тавьчих юм бол тэгээд бас нэг ингээ уцснаас холдох нэг арга те. Тийм ээ. Нөө нэг бүр шкаф нэг хувцсны бүх хувцсны одоо бүх хувцсны Дараа нь алхаа байчих үедээ. бүх шкаф зоцоо. Тийм чинь оройно тэгээ ингээ хайдснаа за бэлээ залхуу өрөө унтаад өглөөс ирээ ингээ уцаа арай гэсэн юм хайгаал болсон чинь аль хэдийн давталхан тарах цаг болсон байж ивэл яах вэ гэмгүй. Гэтэ яг нөгөө нэг яг төвлөрөх хугацаанд төвлөртлөө эсвэл бол яг ингээд гэр бүлийнхэндээ те ээжтэй ч юм уу хэлээд ингээд ээж та би одоо яг тэдэн цаг хичээлээ ээжсэн тэр болтол миний уцыг та надад яаж ч гуйжсэн битээ өгөөрэй. За ямарчтай ч ингээд за өөртөө ямарчтай ч уцснаас хоол байшлаа өөртөө жоохон дадлал зуршил ямарчтай ч уцснаас хоол амжиж суулгаж байгаа шүү дээ. Тэнгүүд одоо за уцснаас хоол байшлаа. Гэтэ за яг уцсан дотор угаасаа орох шаардлага гарч байгаа шүү дээ. Instagram руу орж байгаа, постаар харж байгаа, ядаж давтлагынхаа цагийг угаасаа харж байгаа. Тэнгүүд яг тэр үед яг одоо манай дүүнэрийн үе юм уу Facebook-ыг одоо яг жинхэнэ ид ашиглаж эхэлж байгаа юм шүү дээ. Яг дүүнэртэй бол амар санаа зовдгоо. Харин тийм тий. Харин бид нар ч гэсэн яг тэдний насан дээр байхдаа бас л тийм л байсан болж онолжсэн л дээ. Би бол яг TikTok дээр slow motion хийгээл ингээл үсмүсээ ингэж байж идэг л байлаа гэхгүй. Тий зарим вақтд бүр лайкийг яваад болчих юм гэсэн чинь. Харин тийм. Тэр лайк дээр нөгөө лайк нэм хурд явдаг. Тий. Лаажи бачиг. Нөгөө нэг энэтгэл бичлэгнүүд байдаг штэ нөгөө нэг ингээ хамт явжснаа нэгнийгаа мөрлөөл тэгэл ингээл эргэж харж байна. Би тийм бичлэг айгүйх дуурайч хийдэг байсан шүү. Яа, чи тийм байсан юм уу? Яа, чамтай найзлахгүй яа гэсэн юм. За тэгэл яг Ер нь тэгэж байгаа. одоо постнод орштой. Жинхэнэсээ өөрөө 100 баримтыг бичдэг. Нэр нас хүйс юу вэ? Яг үнэнгээрээ 12 асуултанд хариулъя гэвэл надаас юу гэж асуух вэ гэд яг өчигдөр орой манай эмэгтэй дүүнүүдэн дээр бичсэн байсан байхгүй. 8 дугаар ингээ авах штэ. Тэгээ ингээ би нөгөөдрийг нь харцаа. Энэ одоо яг үнэнгээс 12 асуултанд тий усны дугаараа хэлж байгаа юм бах та. Гэрээ хаягаа хэлж байгаа юм бах та. Тий. Хинтэйгээ амьдралдгаа хэлж байгаа юм бах та. Гайхамдаа бас ойлгохгүй хүмүүс үйж магадгүй шүү дээ. Одоо юу яриад байгаа вэ гэхээр хүүхдүүдэд нөгөө нэг юм Facebook дээр тий одоо ингэ асуултууд ирдэг байхгүй. Хэрвээ чи миний сайн найз болвол чи ийм 30 асуултанд яг үнэн шударгаараа хариул. Хийж чадахгүй чи миний найз биш.
гэдэг ч юм уу. Тэгээд хариулж дуусчаа чи энийг 30 хүнд явуул гээл тий. Тэр яг тийм асуултууд ирдэг байхгүй. Тэрэн дээр болохоор яг ямар асуултууд байна вэ гэхээр яг юм хувийн мэдээлэл ингээд задарч болохгүй тэр хүүхдийн хувийн мэдээллүүдийг бас асуусан байдаг тий. Тэр нь бас аюултай гэж яриад байгаа. Тэгээд нөгөө тэр хүүхдүүдийг бусад хүмүүсээ яг өөрсдөө бодоод одоо энэ гэрээ аягаар яах вэ гээл тий. Өөрөө угаасаа тийм үйл хийхгүй юм чинь. Тэгээд тийм болохоор яг тэднэрт амар их аюул учраа хийдэг байгаа байхгүй. Тэнгүүд яг тэр нөгөө нэг тэгдэн хүнд түгээ тийм юу яа гэд тэр яг нөгөө нэг яг уг гал нь яг ямар хүн тэрийг ингээд яг анханаас нь ингээд бичээд яг тэр 30 асуултыг яг ямар хүн гаргаад сууж идэг вэ гэдэг чинь бас айгүй сонирхолтой тий. Яг ингээд яг тэр насны хүүхдүүдийг ингээд байгаа болгох сонирхолтой тиймэрхүү гэмт хэрэгтэй хүмүүс жоох юм л тийм үстэй. Тэрийг мэдгүй яг ингээд бид нар яг тэдний насн дээр би бол яг үнэнгээсээ утасны дугаар муугаараа бичээл ингээл дуртай амтан мэнээр баг өдөр тийм төрсөн он сармаараа өвтөл Чи надад хэр ирэх юм бэ гэх юм бэ? 10-аас долоо. Тэгэл тэрнээс болоод яг уу биднэрт аюул учраагүй болохоор тэр үе ингээ зүгээр даваа гарсан дагалтаа. Гэтэ тэрний цаана бол олон хүн хохирж байгаа хэл гэж би бодож байна. Янз л гэр аяг чи мэддэг шүү. Ийм юм тийм юм хийгээд чадар дамжуулж байгааг үгүйсэхгүй шүү дээ. харин тийм. Тэгэхээр яг нөгөө нэг яг тэр өсвөр насны одоо бид нар ч гэсэн өсвөр нас л та. Гэхдээ бас арай дуусж байгаа өсвөр нас тийм ээ. Тэгэхээр яг тэр нөгөө нэг 13 14 дэх хүүхдүүд маань яг тэр нөгөө захин орчинд хувийн мэдээлэлээ дууцлаа. Яг Facebook найзуудаа яг өөрийнхөө таньдаг тийм хүмүүсээ л байлгах хэрэгтэй. Яг нөгөө нэг эцэг эхчүүд нь бас хүүхдийн нөгөө нэг чи ингэж болохгүй тэгэж болохгүй гэж зүгээр хэлхээс зүгээр л хэлээд өрхөх зүг. За энд зандраа тийм дахид зандрах. Эсвэл зүгээр шууд очиод дураар уцыг нь үзэх биш. Тийм тэр яг нөгөө нэг хүүхдийнхаа хувийн орон зайд халдаад тий. Яг ингээд хүүхд нь ингээд найзтайгаа угаасаа бид нар чинь ингээд найзуудтайгаа бол ингээд төрөл бүрийн зүйлсийн талаар ярилцсан шүү дээ. Тэгсэн чинь ингээд ээж нь ирэлгүй чи уцаа авдар гэл ингээд найзынхан чаах. энэ дээр юу ярьсан чи? Энэ дээр юу ярьсан чи гэдэг үү? Тийм. Яг ингээд тэр хүүхдэд өөрт нь ингээд яахад надад итгэхгүй байгаа юм бол гэсэн бодол төрөлтөө угаасаа ингээд нөгөө нэг итгэхгүй байгаа юм шиг угаасаа ингээд бүх юмыг шалгаад байл. Яг ингээд эцэг эхчүүдийн бодлоор бол тэр чинь ингээд хүүхдтэй санаа зовоо тий. Буруу үнтэй харьцчих үедээ гэсэн үүднээс тэгж сэрэмжилж яаж байгаа штэ. Тэрийг яг буруугаар иргэчих. Зөвөр ойлгуулад ингээд нөгөө нэг одоо цахим орчинд ийм зүйлсүүд байдаг шүү. Тийм болохоор чи тиймэрхүү хүмүүстэй харьцаж болохгүй шүү гэдгийг хэлээд хүүхдтэй яг хувийн орон зайг нь өгөөд итгэх хэрэгтэй тий. Тэгэхгүй бол зааж өгөх хэрэгтэй тий. За чи энэ дээр явал чи энэ хүнээс ингээд холбоогоо таслан unfriend хийн. За энийг ингээд ойлгоод энд даруул болоод гэлнэ тий. Тэгэхгүй ингээд шууд ингээд нөгөө нэг утсыг нь яагаад ингээд хувийн орон зайд нь халдаад амт хүүхдүүд өөрөө ингээд нөгөө нэг ээж аав нь биднэрт итгэдэггүй мэн гэд тэгээ яг ингээд нөгөө үнэнгээ ярихад болчдөг тий. Яг ингээд нэг хүүхд мөхтдээ одоо ингээд яг нэг тийм 15 16 нас бол яг нэг тийм хүнтэй үерхэж үзмээр санагдаад тий. Яг тэр үе дээр ингээд хүн амьтантай харьцаад эхлэхээр ингээд ээж ааваасаа нуудаг тий. Тэгэхгүй яг ингээд ээж аав нь за иймэрхүү байдаг шүү гэд ингээд яг хувийн орон зайг нь өгөөд итгээд үлдээчих юм бол арай бас хүүхэд нэг юм өөрөөр хараад тий. Ядаж нэг хүн амьтантай танилцлаа гэхэд тэрийг ээж аавтай хэлцдэг. Ээж бол миний найз юм биш үү? Миний ингээд намайг ойлгохгүй юм биш үү гэдэг. Ойлгохгүй бол за энэ ч дээ. За тэгэл угаасаа намайг загиндаг даа. Тэгэхээр угаасаа намайг загиндахгүй юмнууд аа. Тэр нуугаад. Тийм болохоор яг хэрэгтэй мэдээллийг нь өгчвөл тэгэл яг хүүхдийн хувийн орон зайг өөрт нь үлдэх хэрэгтэй тийм. Тэгээд одоо нөгөө дүүнэр нөгөө нэг нууцаа ингээд бичиж байгаа, ингэж байгаа, тэгж байгаа гэдээсэн шүү дээ. Тэгмэт одоо та хэд яг бид нар өөрсдөө ч гэсэн өсвөр наснд дуусаагүй явж байгаа ч гэсэн яг нөгөө эд өсвөр шилжилтийн нас нь явж байгаа ингээд сэтгэл зүйн докторгүй байгаа хүүхдүүдэд хандаж хэлэх зөвлөгөө байна уу? Одоо тэр үе дөнгөж даваад дуусна юм чи бид нар тэр мэдрэмж арай тод байгаа шүү дээ. Эцэгийнхээс илүү одоо тэр мэдрэмж бол эцэг их нэг бүр бараг 30 40 жилийн өмнө авч байгаа. Тэнгүүд тэр мэдрэмж нь арай тэднээс хол ийм байдаг гэж мэддэг мөртлөө яг тэрийг яг ямар байдаг вэ гэдгийг нь тийм мэдрэхгүй байгаа л та тийм болохоор яг одоо дөнгөж дуусах аядж байгаа. Арай
жоохон юм ухаарч эхэлж байгаа та хэд дүүнэртэй өгөх зөвлөгөө байна уу? За Одоо тэгэл энэ өндөрлөгөөс харахад гэж ярьж шүү дээ. Энэ өндөрлөгөөс харахад ийм байна. яг дүүнартай хандаж хэлэх зөвлөгөө гэх юм бол би яг өсвөр насны дээрээ яг гэрийнхэнтэйгээ нэг амар тийм нууц мууцаа хуваалцдаггүй. Яг нэг тийм ингээд энийг яг ярих зөв гэхгүй. За яа тийм зөвлөгөө юм чинь би яг ингээд нөө нэг байжсэн. 13 наснда яг нэг юм чатаар өөрөөсөө 2 ах хүүхэдтэй ингээ 2 жил харьцдаг байхгүй юу? Тэгсэн нөгөөдгөө ингээд гэрийнхэндээ огт ингээ хэлэхгүй байгаа штэ. Тэгээд ингээд дараа нь яг ингээ бүтэн 2 жил харьцаж байгаа юм чинь тэр хүн миний гэрээ аягийг мэднэ, утасны дугаарыг мэднэ ингээ бүх юмыг мэдж байгаа штэ. Ер нь бол тэнгууд ингээд уулзаж үзэхгүй ээжиж ингээд бүх юмыг маань мэдчихэж байгаа хүн яг ингээд надад яг тэр хүүхэд бол зүгээр сайн хүүхдээсэн л та. Гэтэ ингээд тэр хүн хэрвээ ингээд муу хүн те надад ингээд насаа худлаа хэлсэн. Яг ингээд бүр ингээд амар ах мах хүн байгаад ингээд надад ямар нэгэн буруу зүйл хийсэн бол би яг ингээд тэрийг ээж аавдаа хэлэхгүйгээр яг ингээд алдаад өнгөрөх байсан. Зөв байхгүй. Тэгэхээр яг ингээд альва зүйл дээр ээж аавтайгаа яг ингээд нээлттэй харилцаад эцэг эхчүүд нь хараа тэрийг ингээд ямар нэгэн шүүмжлэлгүйгээр хүлээж аваад миний хүүхд надад сэтгэлээ нээж ингээд яг ингээд тэрийг нь гоёор хүлээж аваад ингээд ярилцах нь зөв юм байна гэдэг би яг саяхнаас ойлгож эхэлсэн. Яг саяхнаас гэрийнхэнтэйгээ айгүй тийм харилцаатай дэжгүй тийм ээж мэддэг найзын хуваар харилцдаг болсон. Тэгээд нэг өсвөр насны бухимдлаа яг зөвөр дарж сурах хэрэгтэй тийм. Яг одоо надаа яг өсвөр насны дээрээ байгаа. Яг бүр яг ингээд нэг юм гал халуун өсвөр насны дээрээ байгаа хоёр дүү байна. Тэр хоёрын маань бас ингээд ааш зам одоо ер нь ээж мэддэг харьцаж байгаа байдал мэдл ер нь бол жоохон тэгхэлтэй хар яруу. Тийм бид нар ч гэсэн ер нь бол угаасаа яг өсвөр насны дээр бол ингээд энэ хүн одоо юугаа мэддэг гэж надад заагаад байгаа юм бэ. Ингээд тийм хамраас өгсөн болчдөг тий. Тэр ер нь бол тийм мэддэг юм шиг тий. Тэр чинь яг ингээ өсвөр насны дээр ингээд гаргаж байгаа ааш зан чинь ингээд амьдралыг чинь ингээд зан төлөвийн тий төлөвшил болох учраас яг өсвөр насны дээр анхаарчвал яг энэ зангаа би засчий гэд хийвэл одоо ирээдүйд бас мундаг чадaltaй сайн хүн болж магадгүй шүү дээ. Тий. Яг тэр хүнийг ингээ өөрийнхөө оронд тавьж үзээ. За энэ хүн яг намайг тэгчихгүй гэж бодож байгаа учраас ингэж хэлж байгаа. Тэр хүн намайг ингэчихгүй дээ гэж бодож байгаа учраас тэгж хэлж байгаа гэдгийг яг зөвөр ойлгож аваад тэгээ яг сайхан ярилцдаг л авах хэрэгтэй хамгийн гол нь. Тий. Нуудаг биш сайхан ярилцдаг л. Тэгээд одоо өсвөр насны дээр зинээс хилэлтэй насны дээр одоо батга гараад жим илтгэсэл тий. Тэр үед бол стрессийн төвшин болж ихнээсээ дээд зэгтээ хүрдэг байгаад үгүй дээ. Ингээл нүүр нэгээл болохгүй ингээл хувц өмсөн чинь санаарагдал ингээл тэгээл тий. Гэтэ яг эргээд харахад яг тэр үеийн бүр хамгийн хөөрхөн юм байсан юм чааш тий. Тэгээ зургуудаа ингээ харангууд ёо. Яг тэр үед бол өөрийгөө голдог байсан баг тий. Тэгэхээр тэр яг нөгөө нэг юм тэр үедээ яг ингээ одоо бид нар байгаа зүйлтэй ч гэсэндээ сэтгэл хангалуун биш байгаа шүү дээ. Одоо би ингээ өөрийгөө талент хараад энэ одоо яста нэрээ дахиад нэг тэдэн килограмм төвчаасаа энэ яста нэрээ ингэчээсээ тэгчээсээ тий яг тэгж боддог ч гэсэндээ байгаа зүйлийг байгаагаар нь хүлээж аваад тухайн цаг үед нь хайрлаж сурах хэрэгтэй юм шиг байлээ. Йоо ямар гоё үг. Нөгөө нэг яг нөгөө нэг яг байгаагаар нь гэл ингээл яг нөгөө нэг би угаасаа ийм ингээ байж бас тий. Гэтэ яг нөгөө нэг өөрчлөлт нь л доо өөрийгөө илүү сайн болгох гэж чинь шүү дээ угаасаа. Гэтэ яг нөгөө нэг өөрийгөө өвөн төглөж тий сквал бол ингээд өөлж голж сквал бол бусдыг өвөн төглөж тий яг нэг тиймэрхүү ингээд нөгөө нэг тал нь хараад би ямар муухай нүдтэй юм бэ? Би ямар муухай юм бэ гэдэг юм бол улам л муухай харагдаад эхэлнэ шүү дээ. Тэгээд би өөрийгөө хайрлахгүй юм бол өөр хин намайг хайрлах. Тийм шүү дээ. Тийм болохоор байгаа үед нь л яг байгаагаар нь сайхан хүлээж аваад угаасаа ийм юм чинь те. Гэхдээ энийг өөрчлөхөд цаг хугацаа хэрэгтэй. Тэр цаг хугацаанд яг ингээд яг л ингээд одоо ингээд за би угаасаа одоо би ингээд таргаа харагдчихлаа өөрийгөө ингээ хараад ямар тарга юм бэ энэ өстө нэрээ гэж бодохын хооронд за би нэг 6 сарын дараа ихэд гоё болчихъя гэж бодчих хэрэгтэй тий. Тэр нь арай илүү нөгөө нэг арай өөрчлөх юм а хүлийн зөвшөөрөөд за энэ батга
би энэ батхыг арилгачвал гоё юм. Гэтэ би яг өөртөө хайртай гэх зүгээр л тэр одоо өөрийнхөө дутагдлыг хүлээн зөвшөөрдөг. Гэтэ яг тэрнэрийн стресстэй жинхэнэгээр яг л өөрийгөө хүлээн зөвшөөрөл энэ цаг үед би юм байгаа юм чинь дараагийн цаг үед арай өөр гэдэг утгаар хэлж аваасаа гэж бодлоо. Угаасаа яг төгс хүн гэж байхгүй шүү дээ тийм ээ. Тий гадаа төрөгч угаасаа янзалж болно шүү дээ Тийм. Өөрчилж бол. тий өөрчилж болохгүй юмыг нь бол тэгээд байх нэг шаардлага байхгүй шүү дээ тий одоо жишээлбэл би жижигэнүүдтэй би том амартай ч гэдэг юм уу тэр чинь тэгж өөрийгөө голж болохгүй байхаа. Тийм яг эцэгхээс заяасан тэр өөрийнх нь угаасаа яг одоо ингээд нэг хүн байлаа гэхэд тэр хүн амар хөөрхөн харагдаад заавал би тэр хүн шиг байх ёстой гэсэн үг биш шүү дээ тий. Тийм энэ батмат бол чинь болвол угаасаа л гарч л байдаг, алга болж л байдаг, инжин минжин өсч л байдаг, буурж л байдаг, би гоё болж л байдаг. Тэгэхээр яг ингээд өөрчлөгдөх юм бол голч хилээд өөрөөсөө ингээд чи бол ингээд өөрийнхөө хамгийн юу гэдэг чинь өрсөлдөгч байдаг шүү дээ. Өөртөө өрсөлд гэдэг. Өчигдрийн өөртөө. Тийм өчигдрийн өөртөө өрсөлд гэдэг шиг. Тэгээд өөрийгөө илүү сайн болгох гэж хичээн. Гэхдээ яг ингээд өөрчилж чадахгүй юм аа ингээд чи ингээд өөрчлөх гээд байх ямар ч шаардлага байхгүй шүү. Өөрийгөө өөрөөр нь харилж чадаарай гэж хэлээ. Би сая нэг асуулт орж ирлээ шүү дээ. За. Гэхдээ толинд ингээ харахаар бүгдээрээ амар хөөрхөн харагддаг шүү дээ. Ааха. Тэрний нууц яг юу юм бэ? School air, home air, boyfriend air. Олон төрлийн агаарууд байна л да. Гэрийн агаар яагаад тийм өөр вэ гэж бодож ин хаяг. Тавтг. Би бол бодохдоо заяа. Юу яадаг. Би ингээд одоо ингээд ямар нэгэн жуулчил одоо тийм сургууль дээр хахад ч юм уу жишээлбэл ингээд миний үснийг өөрөө хийжсэн аа. Гэртээ очихоор яг нэг юм төгс төгөлдөр болчихсон тийм. Ингээд яг гэртээ очиод яг өөрийнхөө бие дэвтэйхэн нөгөө нэг өөртөө зөгтөг гоё хувцас өмсөд тэгэл нөгөө нэг ингээд хааш яаш ч байсан хамаагүй үсээ ингээд хумаад тэгээд байж байгаа маань нэг тийм өөртөө тухтай. Ингээд гэж магадгүй сургууль дээр ингээд хит их хичээгээд байгаа нь хичээгээд байгаа юм бол тэгээ гэртээ зүгээр ингээд сайхан монголжонгоо байгаад тэр нь бас өөрийнхөөрөө байгаа нь илүү үзэсгэлэнтэй харагдсан болов уу гэж байна. Тийм. Тэгээ тэр нөгөө нэг гэрийн төлөйг чидтэй тийм ээ. Тэр яг фильтртэй ахгүй юу? Тэр яг бүгдээрээ ингээ гэртээ өөрсөндөө зориулсан фильтртэй төлөөд байдаг байхгүй юу? Тэр би бас ингэж бодсон л та нөгөө нэг хүмүүс нэг гэрээсээ гараад явахдаа ингээл хүнтэй таарлаад ингээд нийгмийн орчинд орж байгаа шүү дээ. Тэгээд нийгмийн харилцаанд орж байгаа. Тэгэл ингээл хүнтэй харьцал ямар тэр хүнтэйгээ өөрийгөө илүү жишдэг юм болов уу? Тийм. Миний энэ ч болохгүй, тэр ч болохгүй гэх Тийм байли бас тийм байна. 70 хувьсартай тэгж одоо тархин дээр яг үйл тэгж бодохгүй гэсэн тэгэл 70 хувьсартай тэгж бодоод тэгэл тойлон тарангуудыг хамаг экспортаагаад үсаар заагаад Тийм. Гэрт бол хэдэн бацаанууд дүүнэр л байгаа шүү дээ. Энграас бол хөөхөө гэж. Хөөхмөр гэж харна шүү дээ. Сургууль дээр чи баахан хөөхөө огт. Йоо яана би батхтай гэж. Тэхэл юм байл та. Яа, өнөө. Нэрээ постын хажууд өөрийгөө жишиж хардаг Тийм тийм жишээ бас гоё гэж. тийм гэрээ төл эффекттэй байх нь байна шүү. За ерөнхийдөө манай цагч бас нилээ явж байна. Тэгээд хэдүүлээд гисэн нилээ бас нилийн сэдвээсээ хайлж асгараад зөндөөл юм байлаа. Тэгээд хэдүүлээ 2026 онд дөнгөж эхэлсэн байна. Тэгэхээр жилийн дараах өөрсдөө зориулаад захиа бичвэл ямар вэ гэж. За ингээд бүгдээрээ захиагаа бичиж дуслаа. Дараа жилийнхаа өөрөө уншина гэж найдаж байна. За тэгээд өнөөдрийн подкаст маань ингээд дуслаа. Баяртай. Бид ер нь ингээд цаашдаа бичлэг хийж ивэл яваарэ. Спонсор байгаад бол халдагддаг.